зөндөө болохоор Монголын топ урдаа байрдаг тулгаанчдын нэг төмөр нудрах очод мөнгөн соожийн нандин тулгууч буй Z Fight Night холбоонд Korean Zombie хэмээх UFC формер тулгаанчийн үүсгэн байгуулсан Солонгос улстай холбоо. Z Fight Night холбоонд үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ба уг холбооны зорилго нь өмнөд Солонгос улс цаашлаад Аз төв тулалдаж байгаа ур чадвар бүхий тулгаанчдыг сурталчлан дэлхийд гаргах зорилготой. Бүр цаашлаад энэ холбоонд амжилт гаргасан залуус цаашаа Америк нэгдсэн улсын том холбоо болох UFC холбоотой гэрээ хийх бүрэн боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Чан Сунжуг бол Солонгос Дана White болж байх шиг байна. Энэ холбооны эхний ивент 2024 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан бол хоёр дахь ивент нь сая хэдхэн хоногийн өмнө болж оргил тулаанд Монгол улсын урдаа байрдаг про тулаанчдын нэг төмөр нудрах очод мөнгөн цоожийн нандин эрдэнэ уг тулааны ивентийн main event-ийг чимж тулалдсан байна. Мөнгөн цоожийн нандин эрдэнэ Okis Channel-ийн Монголын хамгийн муу залуу хэмбэ хэмээх хамгийн сайн тулгаанчийг шалгаруулах дугаарт үзэгчдээс хамгийн олон санал авч хамгийн сайн тулгаанчаар шалгарч байсан удаатай. Z Night Fight холбоонд манай Монголын урдаа байрдаг про тулгаанчдын нэг мөнгөн цоожийн нандин эрдэнэ хийсэн галзуу тулааны хэдүүлээ хамтдаа үзэх гэж байна. За тэгэхээр нандин эрдэнэ талаар хэрвээ товчхон мэдээлэл авах юм бол за босоос уртай олимпик тулаанч за төвшөө бокс өөр юунд яваад идэм те. Ямар ч айгүй олон босоо тул тэмцэлтэнд спортод нандин эрдэнэ Солонгост яваад идэг. Миний мэдих ганц төрөл нь бол олимпик тулаан байна. За мэргэжлийн бокс зүгээр да Солонгосын бүх Солонгосын авраг болчихлоо байлаа. Амар амжилттай явж байгаа. За Солонгос улсад гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг. Гадаад улсад ажиллаж амьдрахын хажуугаар мэргэжлийн тулааны бэлтгэлийг хийгээд бэлтгэлд оролцоод явна гэдэг бол зүгээр л аим шигтэй хүнд асар их амьдралын зөв хөвшил менежмент явж байгаа л да. Би өөрөө нөгөө гадаад улсад амьдардаг болохоор яг энэ хүнд ажлын хажуугаар ингэж мэргэжлийн спорт хаяхгүй явна гэдэг бол аимшигтай. Зүгээр яг энгийн хичээлэгч байсан бол өөр ингэ чинь бүр ингэ мэргэжлийн спортод оролцоод байгаа. Тэгээд энэ Солонгосын том өндөр чансааны тулгаанчдын эхнээс нь цогж унгаагаад яваад ийн гэдэг бол зүгээр л супер гэж хэлэхээс өөр ямар ч үг орж ирэхгүй байна. 15-9 гэсэн үзүүлэлттэй. За нийт 13 тулааныг нь хүнд цогцолтоор хугацаанаас өмнө дуусгасан амар үзүүлэлт. За тэрний өрсөлдөгч Хон Жун Йонг. За нэрийг нь би буруу дуудаж магадгүй. За буруу дуудсан бол зөв болгоод бичээрэй залуусаа. За 13-8-1 гэсэн үзүүлэлттэй. Өмнөд Солонгос улсад төрсэн 33 настай ийм залуу байна. За нийт тулааныхаа нийт ялалтын 6-ыг нь хүн цогцолтоор нэгийг нь өчих мэхэр. За 6-ыг нь шүүгчдийн сандаар ялсан ийм үзүүлэлттэй. Босоос уртай. Хоёулаа босоос уртай ийм залуу. Тэгэхээр нандин эрдэнэ болон Хон Жун Йонг хоёрын тулааны стайл амар гоё таарна гэсэн үг. Сандарч байгаа харагдаж шүү. За хоёр тулгаанч маш сайхан жиндээ ороод жингээ сайхан тавьжээ. За хоёулагийн хоёр тулгаанчийн манд өрөлт бол хоёулаа таарсан. Баруун. За эхний үеийн тулгаан бол тэгээ дөрөм ёсоор нэг унших байдалтай өнгөрдөг. За ерөөдөө тулгаанчийн маань цохилт хурд ямархуу тактикаар гарч ирсэн байна. Шахаж гин үү? Хамгаалж гин үү? Зайндаа хэр юм байна гэдгийг ерөөдөө ингэж скан хийгээд явна. Яа! Шууд нэг дөрвөөсөө тулж гин удаа энэ хоёр чинь. Дуусгачих гэсэн бодолтой байна уу? За нандигийн хувьд бол ерөөдөө босоо тулааны баруун хөлөө болгоч байж. Гэтэ баруун цогт амар очсон. Яа хийх вэ? За яагаад энэ ч амар ингээ сандраад темпт нь орчихвоо. Сайхан 50-ыг гээд нэг хоош алхаж байгаа шиг байна. За энэ тест амар хүн цогт авсан сая 1-2 удаа нандиг яг нүүрэн дээр очсон. За 3 дахь нь очсон. Хүн чи богино зайнаас бол бас машинтэг тулаанч байна уу? Баруун очсон. Нандид нилээ зөхөсөн сая. Саяны зүү орсон бол энэ нутагтаа тулж байгаа тулаанч бол бас сэтгэл зүгээр бол шал өөр л байгаа л да. За эргэлтөө өшгөлт энэ бас зослолтой. Хавирга дээр буух юм бол бас л үнийг шууд л гэвтүүлнэ. Зүү хатгсан.
Баруун шууд 1-2 гоо ицсэн. Гэхдээ бас айгүй их цохилт авцсан сая. Яа. Оо. Энэ хоёр чи шууд тавилцъя л гээд ах шүү. 웃고 있습니다. 또 난디 내리는 선수. Яа, энэ артаа. За, Нандагийн яг нэг айгүй мундаг зүйл гэх юм бол ойрын занд айгүй хурдан комбинац хийж ажилладаг. Ерөөсөө ойрын занд ороод 1 2 3 гээл ерөөсөө баруун зүүн гар айгүй хүчтэй. 2 гар жигэд сан. Гэхдээ зүүнээр айгүй сайн унгаадаг. За энэ нүүр нилээдгүй хавцж байгаа хаа. Энэ галууд хөгж өгч байгаа. Түр нилээ идэн хүн цохлоод авсан Нанда. За гэхдээ бол бас болоогүй. Нанда болохоор за нэмсэн. Зүүн гар унгаа нэмсэн. Яа. Галзуу юм бэ. За тэр артаа яг баруун нүдний доор Нандаг нүрийг хартаа. Энд чинь тулаан эхлээд 2-3 минут л болсон шүү дээ. Тэгэхэд бас л Нандаг нүрийг бас л нэлээд гимтээсэн байна. Бокс сайтай юм аа. Гэхдээ өөрөө унчлаа. Бэлтгэл сайн байна. Нандагийн бэлтгэл супер байна. Ийм олон цохилтуудад бол яах ч вэ? За Нандад бол да энэ бүрэн зөрөг харагдаж байна. Бас манай Монголын тулааны спортын супер тулаачтай нэг. Яа энэ харта энэ зүүн. Энэ баруун зүүн яа энэ харта амар их авсан. Баруун зүүн дээр энэ харта энэ хоёр яг л зэрэг тавилцаа энэ нилээ хүн цохилтууд өгсөн яа харахгүй энэ амар өвдсөн. Яа энэ л хэвээр яг зэрэг би нэг Нандагийн зүүн өрсөлдөгчийн зүүн бас Нандаа дээр очсон. Гэхдээ Нандагийнхаг байгаа оноод ундгсан. За тэгээ нэмсэн. За. Сарчжээ. Тэмцэлтний араас ялтаа авна гэдэг бол зүгээр л үнцэнтэй ялтууд энийг. За энэ тулаан тэр UFC Fight Pass гэсэн бичгийг рингний дээд хэсэгт байж байгаа та харж байгаа бол. За тэр хадаа солонгос зомби ирсэн зогсож байна. Яа, тасархаа тулаан боллоо. За баяр хүргэе. За түлээ дараагийн тулаан руу оръё. За дараагийн тулаан хэн бэ гэхээр Бат Сүмбэрл. Давд Оржин Бат Сүмбэрл. За Монгол улсын ховорхон ур чадвартай супер тулаачтай нэг 2 холбооны авраг, MJ холбооны авраг. За энэ дээр нэмэгдээд Америк нэгдсэн улсын Dragon House холбооны авраг. За энэ дээр нэмээд Bellator холбоонд ганган тулаан хийж ялалт байгуулж ирсэн. Ийм залуу. За MJL холбооны сорил тулаанаас гарч ирээд анх босоо тулаан айгүйх амгаалж хийдэг байсан. Босоогоос цохилцдог. Айгүй хүнд гартай. Turkish MMA teamд бол хэс сургалтаа базаадаг. За тэгээд хөвтө барилдаа нэг маш сайн хөгжүүлсэн. Хөвтө тулаан бол одоо бүр жигд ганган болсон. Хөвтө босоо яг нэг төвшөнд. За түүний өрсөлдөгч Tommy Aaron 13-7 гэсэн үзүүлэлттэй холимог тулааны рекорд. Энэ жил 30 настай. За Бат Сүмбэрлээс 7 насаар дүү. За Бат Сүмбэрл авраг хамгийн сүүлд Dragon House холбоонд тулаан хийснээс хойш тулаан хийгээгүй байж байгаа одоо гарч ирж байгаа хаа нэг миний санаж байгаа нэг сүүлийн 3-4 жил завсарласнуу да. Одоо ингээд иргэн ирэлтээр шууд Up Next Fighting гэсэн холбоонд бол иргэн ирэлтээр шууд аврагын тулаанд эргэж ирж байна. Энэ бол бас супер иргэрэлт. Хэрвээ энэ тулаанд ялах юм бол 3 холбооны авраг болно гэсэн үг. Юу гэсэн юм ч одоо Монголд 3 холбооны авраг байна гэдэг чинь бас тэгээ холимог тулааны төрдөр байна гэдэг чинь бол ерөнхийлөгчийн бие хамгаалагч гэж зарлагдаж байна. Бас сүртэй сонсогдсон юм биш. Ерөнхийлөгчийн бие хамгаалагч. За ингээд түүний өрсөлдөгч Tommy Aaron бас Bellator холбоонд тулаан хийжсэн. Хоёулаа бол аюу дээд зэрэглэлийн туршлагатай хоёр залуу, хоёр талаасаа тулж байгаа. За ингээ олон жилийн дараа эргэж ирж байгаа болохоор ямар хуу тактикээр ирж байгааг бас сайн хэлж мэдэхгүй маа. Гэхдээ хэдүүлээ харъя.
11 knockout victories. За Батцамбар аврал ихний үе бол ингээд Again, no incumbent champion. за нэг яарахгүй байна. Нэг хүчлэхгүй байна хоёлаа. Айгу 50 And fools rush in. байж These two явж байна. respecting the power. UFN гэдэг Америк нэгдсэн улсын холбоонд Калифорнид Look at those tree төвтэй trunks байрладаг. on Tommy Aaron. He's got a За lot of холбооны power in those өдөртгүүдээр legs. хуучин He certainly does. Let's see if that weight UFC-ийн cut, форм that hard тулаанч weight cut болон plays into айгүй олон anything хүн here. байсан. He seems Би to be сайт руу fully орж чад тарсан. hydrated and good to go, but Бас их том холбоо байлаа. Олон аврагтай. За Батцамбар гэх Монгол тулаанч маань Беллатор холбоонд бол нэг тулаан хийж өчл болтоор ганган хожлоо авч ийсэн. both these fighters downloading За тэрнээс хойш opportunities. ёо Oh, nice за job баруун right яг there хаалтан from дээр Tommy очсон. Aaron. Хаалтан дээр буусан. За Батцамбарлын үргэлт бол зүүн заа барилдсан. За ерөөхдөө бол ингээ барилдаад шахаад явах юм бол бас Changes levels though now боломж does the бол байгаа. Mongolian Falcon Гож looking бүрэн for the боломжтой. takedown Босоогоос and ирэн бол scores it. Tommy энэ Aaron хоёр яг босоо яг тоглолт бол quickly супер back гарч to a эхлэегүй байна. vertical base. Ерөөхдөө бол яг тоглолт тулаан эхлээд нэг талдаа л орж байна. Dogdog Эхний үе can connect his уншигдчихлаа. chin for the takedown. Холбог тулаан гэдэг утгаараа бол сайхан чиг хольж тулалтай шүү дээ тийм ээ. За одоо барилдаанаар шилжсэн. За энэ бол ганган оноо. Down goes the Spaniard. Ганган оноо. Гэтэ тэр яада шилүү зүүн дээр дараад байна. Босгоод бас Берта майнаар та Батцамбарлын эсрэг ингэж эсрүүцэж чинь гэдэг бол бас Берта. За хажуу тал руу сайд руу шилжсэн. Back to the cage, trying to create a little bit of a За sweep сайд руу here, шилжсэн. Одоо ёстой явуулдаг тохоонууд явуулах Mongolian хэрэгтэй. Falcon sniffs it out and За гранд паунд руу шилжсэн. Mongolian Falcon is comfortable on the ground. Two of his За, wins coming by тохоонуудаас way of submission, but явуулж looking for the ground and хэлж pound байна. right now. Getting real aggressive, getting more confident is Dogvidar. За боломжтой байхгүй бол энэ хартаа бас баруун алхам цохилтуудыг эрүүрүү хийх гээд энэ хартаа бас за босоод ирсэн алдцсан. Бас яна орж үцгийг ихний үед за төгсгөл баруун зүүн яа эн чи ямар их комбинашн явж байна. Баруун зүүн нэг таслахгүй л эн чинь унах үед баруун манай савсан. Өвдөг гоё явсан. Яа энэ хөл хартаа. За энэ ихний үеийн төгсгөлийг энэ Aaron гэдэг залууч ямар амар хийчихвэ. За энэ хартаа удаашруулсан байлаа. За энэ унгаалт бол тасархаа нэг тасархаа давуу байд. Гоё унгасан. За дээрээс бол гоё ажилласан. За энэ дээр бол алдцсан яа харахгүй. За сүүлийн энэ төгсгөлийг харуулж байна. Ярда энэ өгсрө баруун зүүн гизэнд явсан. Энэ бас амар төгсөл хийчлээ шүү. Энэ тулаанд ялах юм бол UFN гэдэг холбооны аваргын бүсийг эзэмшиж эхэлнэ. За унгасан тасархаа. За ингээ сайд байрлал авсан. Одоо энэ дээрээс тохоо явуулах хэрэгтэй. Яг зөв. Энэ хартаа эргэж ямар бэрхтэй байна. Сүмбэгийн доороос босоод ирлээ энэ хартаа бас. За энэ хартаа босохтой хүртэл баруун гар нь толгоор нь савж байна. Энэ бас чанга залуу юм аа. За манай арай л хүч гаргаад байна. Одоо өргөх юм бол бас за өргөж гаргаж ирсэн. За унсан. Хоёр хүлийн авсан. Одоо уул нь хөлөөрөө уургалаад авчих юм бол давуу л да. Инжвэно. Нярта цуцгүй шүү. Томми чи ямар чанга юм бэ? Замбраагүй тохоо өгчлөө. Гэхдээ байгаа онсон бол бас хат. Зүүнсэн. За манай одоо жоох яваад өгвөл сая цохилын унсан шүү. За дахиад зүв өвдөг явж гин. Зүүн савсан. Баруун савсан яа. Гой одоо гизэнд яваад дахиад толгоор явал өвдөг ямар гоё юм бэ. Энэ харта. Нярта эргэлтэй цохоод араас нь шууд угсруу тохоо явж гин. Айгуу сайн мэдэрч ин л та энэ Tommy Aaron гэдэг залуу. Энэ өвдөг авцсан. За манай нэг унгасан. Ард гарчлаа. За ямар ч байсан ингээд булгуулад унгаах хэрэгтэй. За ерөнхийдөө баг унчиж байгаа юм шиг. За бос. За дээр нь гарсан. За сүүлийн үе жоохон ажиллаад өгвөл за ядарсан байна. 3 дахь үеийн тулаа ихсэн. За энэ дээр л одоо тэгэл хамаг л юм маш авхан да ямар ч харахгүй. Одоо нярта баруун авч байна. Баруун авч байна. Гар жоохон доошо суугаад байна. За шахсан.
Энийг гой гаргаж ирсэн. Пүү ганга. Эн чинь аахгүй. За одоо босохгүй барьчих хэрэгтэй байна. Яа, аргагүй энэ харта хөлстэй гулгаад байна. Нэгдүгээр, хоёрдугаар аргагүй. Сууж байна. Хоёлаа сууж байна. За ингэж жагаад дараас нь за өвдөг явсан. Ганган шийдэл. За унсан. Янзи. Одоо энэ дээр л унгаахгүй бол жоохон барилдаал хөвчих хэрэгтэй байна. Жоохон тэгээ онгоогоод авах хэрэгтэй. Жоохон амраад авах хэрэгтэй. Нэрдаа энэ доор нь хөвтөж байгаа хэрнээ. Ерөөсөө л ажиллаад байгааз ингээл гар нь байнга ингээл нүүрний хажуу тал руу тохоо нярдаа. Ийм өндөр темптэй ингэж сайн тулалт мэдчих одоо юу гэсэн бэ? Доор байгаа юм шүү дээ. За сүмбэ аврагд саний тохоогоо нэг дахиад бид нүргээд өгвөл. За гой өвдөг оцсон. Энэ шүү дээ. Одоо нэг сүүлийн 1 минут энэ дээр л ажиллах хэрэгтэй байна. Энэ дээр жоохон барилдаанаар л явчих хэрэгтэй байна. За яа энэ зүүн гоё оцсон. Зүүн баруун зүүн. Стожиг. Dog fight гэдэг болж байна. Ирж байгаа юм шүү. Яа. Яг өөрөө унах чинь. За ямар ч байсан байрлалыг өөрийнхөө талд эргүүлж чадсан. Тохоо явсан. Яг энийгээ дахиад хэд явуулчих хэрэгтэй байна. Жохон ачтаад өгвөл. За бурхан минь энэ л ямар нэгэн байдлаар гурав ямар амар тулаа болов. Цөмрөлийн багт Зорки зогсож байгаа харагдаж байна. За Америк цэргийн үсний засалттай бас чанга залуу шүү. Манай хүн гоё цэргийнхаа малгайг өмссөн байна. За ямар ч хэлсэн дасгалжуулагч багийн тамирчид бол тулаанд бол үнэхээр сэтгэл хангалуун байна. Бууж өгөө үнэхээр сайн бүх зүйлээ гаргасан. Ундаас нь суусан ч гэсэн өстө яваал гэсэн. Носон дэйгэл зүтгээдсэн. За ингээд үр дүнг харъя. And Judge Davis scores it 29-28 for your winner by way of split decision. And welterweight champion fighting out of the blue corner, Matsumbro, the Mongolian Falcon. За аргагүй өрсөлдөгчдод ингэж хүндэтгэл үзүүлэх нь бол зүй авсны хэрэг. Амар хэцүү тулгааныг авлаа штэ. Өрсөлдөгч бол энэ дээр бас үнэхээр харамсаж байгаа л да. Хамаг юм л гарлаа. Мондөг юм аа. Монгол зал бас ямар мондөг юм бэ? Мөнгөн цоожин нанд эрдэнэ. Монголын MFC холбооны авраг. За Road FC холбооны тулгаанч. Нанд эрд маань гангын алт авлаа. За дээрэс нь UFN гэсэн холбоонд манай Давид Орчин Бат Сүмбэрлэгч бас тэр хоёр талаа. За тэгэхээр энэ хоёр тулгаачтай халуун баяр хүргэе. За ингээд хамтдаа энэ тулгааныг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Монгол улсад тулгааны спортын чиглэлээр контент бэлтэж байгаа ганц суугтаа та бүхэн subscribe дарж нэг бити мартаарай. Хамгийн дээд зэргийн жаргалтай байна. Энэ хүү ялтан би тэнгэрт байгаа амтаа зөрүүллээ. Аваа хүн бас нэгэн бүсний эзэн боллоо. Чадлаа. Та бүхэндээ баярлалаа. So this is the happiest moment of my life. I dedicate this fight to my dad who passed away last summer. So he's watching me from the sky. Ladies and gentlemen, give it up to your winner, Absolute Warrior, Fight of the Night Potential. Yes! You're never gonna make it, you're not good enough. There's a million other people with the same stuff. You really think you're different? Man, you must be kidding. Think you're gonna hit it, but you just don't get it. It's impossible, it's not probable, you're irresponsible. Too many obstacles, you gotta stop it, yo. You gotta take it slow, you can't be a pro. Don't waste your time no more. Who the fuck are you to tell me